За сайн залуусан энэ бол Gold Team болон биткойны анализ ер нь биткойн дээр энэ 7 хоног бас анализ оруулаагүй байх гэж бодож байна. Оролцсон ч үлээ за санахгүй байна. Ямар ч үсэн биткойныг ярих хэрэгтэй үлгүй лөө харах хэрэгтэй байгаа. За биткойныг ер нь ярьсан баха тий. Биткойныг ярьсан. За Gold-ийн анализ. Биткойн угаасаа 7 хоногт нэг удаа гэж явж байгаа. Угаасаа тэгээд хөрөнгө оруулалт хийцэн байгаа хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөхгүй тул тий. За daily үндсэн Gold-ийн хувьд бол swing-ээр аптай swing-ээр гинэ sorry. Major-ороо угаасаа аптай buy-тай хөдөлгөөн байгаа гэдгийг бид нэр тодорхойлсон. За Major-ийн хувьд бол аптай buy-тай хөдөлгөөн байгаа юм байна. За тэгээд аптай buy-тай хөдөлгөөний маань одоо үндсэн TRACE-ийн хөдөлгөөн ирэх гээд байгаа мó гэдэг тийм таамагн дээр бид нэр одоо ингэ байж байгаа. Ерөнхийдөө энэ доороос ингэ харах юм бол за энэ доороос эхлээл ингээл ерөнхий өсөлтийн хөдөлгөөнийг хийгээл уналт хийгээл өсөлт хийгээл уналт хийхэл ийм л загварын хөдөлгөөн яваад байгаа юм байна штэ гэдэг таамаг гарч ирсэн. Тэгээд спортын хувьд бол ойлгомжтой, резистийн хувьд бол ойлгомжтой. Одоо уналт хийзээ эхлэх вэ гэдгийг хүлээж байгаа байр суурьтай байгаа миний хувьд бол. Тэгээд одоо хөдөлгөөн бол ерөнхийдөө Golden дээр бол ерөнхий эндээс ингээд уналт гүйцэтгэх ёстой гэж. За эндээс бол яагаад уналт гүйцэтгэх ёстой юм бэ гэхэлэр daily time frame-ийн TRACE-ийн хөдөлгөөн ирэх ёстой гэдэг байр суурьтай байсан. Daily time frame-ийн TRACE-ийн хөдөлгөөн бол ирж чадахгүй байгаад байгаа. TRACE-ийн хөдөлгөөн бүр 23.6 level дээр гацаад цаашаа явах гээд байгаа харагдаж байна. Тэгээд 4 цаг дээр тэгвэл тэр daily time frame-ийн одоо ирчээд байгаа TRACE-ийн хөдөлгөөн жинхэнэ TRACE-ийн хөдөлгөөн муу юм уу? Ер нь цаашаа өсөх юм уу гэдэг тал дээр бол 4 цаг бол сөрөг байр суурьтай байна. Одоогийн байдлаар бол яг одоохондоо гэсэн үг шүү. За одоогийн байдлаар бол 4 цаг reverse хийсэн юм байхгүй. Тэгэхээр reverse хийгээгүй байгаа учраас 4 цаг still down хэвээрээ байгаа. За 4 цагийн хэрвээ still down хэвээрээ байгаа хөдөлгөөн цааш үргэлжлээд ийм уналтыг гүйцэтгэж чадсан тохиолдолд хөдөлгөөн бол ерөөхдөө буцаад дээш өсөхөд асуудал байхгүй энэ доороос. Хэрвээ одоо ингээд reverse хийгээд гараад ирэх юм бол юу болох вэ? Одоо ингээд алтны төвшин reverse хийж орж ирээд TRACE-ийн хөдөлгөөн авч ирээд импульс явах юм бол бидэнд ямар ч баримжаа байхгүй байх болно. Нэгдүгürt хоёрдугаарт бол daily time frame-ийн одоо үндсэн зурчаад байгаа resist байж болох үс зон маань бол шал худлаа болж таарах гэдэг. Тийм учраас бүгдээрээ бас энэ зоно шинээр зурж үзье. За resist болж болох үс зон гэж яагаад нэрлсэн гэхээр тухайн одоо өмнө ингээд зурагдах боломжтой зооны хувьд гэх юм бол энэ орой байгаа шүү дээ тий. За энэ орой бол болчих. За тэгээд ийш нь гүйлгээд энэ орой байгаа. Энэ орой хоёрыг холбосон ийм resist байсан. Энэ resist бол альтинээ сая эвдэрсэн байсан. Тэгээд тэр resist-ийг эвдэлж гараад ерөнхийдөө тэр resist-ийг нэг шалгангуй байр суурьтай эренгүүтлээ одоо буцаад дэш өсөх гээд байна. За энэ өсөлт амжилттай болвол ер нь юу болох юм бэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. За энэ өсөлт амжилттай болоод явахаар болох юм бол үндсэн хөдөлгөөн маань эндээс импульс явсан, эндээс trace явсан, эндээс импульс явж байгаа хөдөлгөөн. За одоо яг байр суурин дээр аваад үзэх юм бол Fibonacci-гийн 38.2 дээр ирсэн байгаа TRACE-ийн хөдөлгөөн гэхэд альтын өөрийнхөө хүрэх ёстой байр суурин дээр хүрсэн. Тэгэхээр алтны үн ерөөхдөө хэтэрхий хөөргөдөд иж магадгүй, хэтэрхий одоо хөөсрөөд иж магадгүй байдалд орчиж байгаа. Тэгээ энэ хөөсрөлтөн дээр бид нар одоо ингээд худалдаа авалт хийгээд байдад байх нь ерөөхдөө зөв гэвэл яг техник талаасаа бол одоо болно гэж харуулж байгаа ч гэсэн нөгөө талаасаа бол маш аюултай төвшөнд бид нар buy хийх гээд байна гэсэн үг. Тэгэхээр daily бол автаа buy-тай 23.6-тай импульс явъя гэсэн байр суурьтай 4 цагийг reverse хийчихэл та гэсэн тийм тогтворгүй одоо үзүүлэлтийг харуулад энэ daily time frame-ийн үндсэн resist байсан одоо support болж өгч байгаа зоон дээр ойгоод ингэж байгаа бол 4 цаг ийшээ гарч ирээд TRACE-ийн хөдөлгөөний амжилттай хийсэн тохиолдолд бид нарт buy-тахаас өөр арга байхгүй болно. За энэ buy-ийн төвшин өөрөө яаж өгдөх вэ гэхээр ерөнхий daily болон 4 цагийн TRACE-ийн Fibonacci-гийн хэмжээг харж иж явагдана. 4 цаг 23.6 level дээр энэ шиг одоо ингээд TRACE-ийн төлөвлөгөөний хийсэн тохиолдолд бид нар ерөнхийдөө дэш нь нэлээд чөлөөтэй buy хийж өгөөд чөлөөтэй buy хийхдээ яаж хийх үг гэхээр за ойролцоогоор магадгүй daily-гийн одоо яг энэ яваад байгаа нэг юм line байна шүү дээ тий. Одоо эндээс эхлээд яваад байгаа line байгаа. За энэ line маань уугандаа хаанаас явах хэвээр юм гэхээр уугандаа бол бүр энэ доороос явах хэвээр. За бүр тэгж ярих юм бол бүр ингэж reverse хийж орч ир дийшээ ингэ явсан line аахгүй юм чинь. Ингэж явсан line. Тэгээ энэ line ингээд засаад тавих юм бол нэг иймэрхүү line гарч ирэх хэвээр. Нэг иймэрхүү оройнуудыг дарж өгсөн line гарч ирэх хэвээр. Гэхдээ харамсалтай нь тэр оройнуудыг дарж өгсөн line дотор энэ орой ингээ орохгүй байгааг ажиглаж байгаа. За ийш нь ингээ гүйлгээд эдрийг бас яг тэгшлээ зурвал бас арай өөр үр дүн гарч магадгүй юм. Тэгээ энэ орой бол яач хийгээд орохгүй. Окей.
За яг энийг ингэж арилгаж хаяад энийг цагааруулаад окей. За тэгээд day дээрээс цаг дээрээс авч хаяад энийг ийшлүүлээд энэ dotted line бас нэг шалгах жишээ. За хөдөлгөөн бол ерөөхдөө нэг энэ хоёрын хооронд ингэж явж исэн хөдөлгөөн. Ерөөхдөө тэр дээр бол гарцсан байгаа. Тийм учраас хөдөлгөөнийг ийш нь шилжүүлэхэд ялтчгүй энэ орол бол хэрэггүй болж таарж байгаа. За тэгэхээр энэ бол хэрэггүй. За энэ хоёр цагааны хооронд. За тэгээд толгой эргүүлэхгүй үүднээс энэ одоо дунд нь байгаа pivot аваач. Энэ том байгаад байгаагаа арай нэг өөр өнгөтэй болгох чи шар ч юм уу те. За. За одоо арай дээрдэж байгаа гэж бодож байна. Тэгээд одоо бол ерөөхдөө хөдөлгөөн дээшээ өсгөхөр болох юм бол бид нар юугаар хэмжээ авах юм бэ? Гэт харахаар харж байгаачлан биднэрт бол бараг л хэмжээ авах боломжтой зүйл байхгүй. Одоо энэ хоёр оройны даралт байлаа гэж бодоход энэ хоёр оройны даралт бол дээшээ өсөх замд нь энд л орж ирж байгаа. Энэ бол 2990 гэдэг үн байгаа. За энэс өмнө энэ daily-гийн энэ resist бол байхгүй. Ягаад гэх юм бол одоо чинь gold ч очиж байгаагүй үн дээр очичод байгаа. Тэгэхээр gold-ийн хувьд daily дээр байгаа үндсэн pivot дагахад хэцүү. За энэ бол орой байж чадчих, ёроол байж чадаагүй гэдэг ийм байр суурьтай хөдөлгөөн. За тэгээд тэнд бол орой байж энд яасан. Энд чадаагүй байна. За ингээд Fibonacci 23.6-тай гэд үзээд 4 цагаараа аваад үзэх юм бол 4 цагийн хөдөлгөөн маань дээш өсөх байх. Гэхдээ өсөхөд бол үндсэн хөдөлгөөн ерөөхдөө за нэг хасах 61.8 хавцаар ч юм уу өсөж орж иж болно. Гэхдээ замд нь бол энэ тэг болж магадгүй гэсэн ийм л байр суурь орж ирнэ. 4 цаг дээр бол жоохон саад болж магадгүй шинэ хай үсэх юм. За тэгэхээр одоо 4 цаг дээр юм байгаа нь эсвэл 30 минут таагаад үзэх юм бол одоо энэ 4 цаг шүү дээ. Монгол 30 минутын өдрөө нэрээс унаад ороод ирээд үзэж байсан. Тэгээд доошоо тэгээд дахиад доошоо тэгээд трейсинг гэсэн мэт даун